Сайн байцгаана уу? Та нартаа энэхүү намуухан сайхан өчийн мэндийг хүргэе. Гүн нойр авч бие махбод тархиа амраах нь энэ дуу шууган ихтэй амьдралд, энэ завгүй нийгэмд хамгийн сайн юм болдог болохоор та нартайгаа энэхүү бясалгалаа хамт хийх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Одоо та суугаад эсвэл хэвтээд бясалгалаа хийж болно. Амьсгалаа гүнзгий зөв авах нь тарих болоод биеийг амархад тусалдаг. Тиймээс та амьсгалаа гүнзгий авахад гизтэн шаар мэт түмбийж харин удаанаар гаргахад цаашаа татагдахыг анхаараарай. За одоо та бэлэн болсон бол аажмаар нүдээ хани. Амьсгал авахдаа бэлдээрэй. Амьсгалаа авлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 амьсгалаа авлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 Ийхүү та дотроо тоолоод ахин 3 удаа амьсгалаа авч гаргая. Одоо бүгдээрээ өдөржингөө ажилласан биеэ амраая. Бүх анхаарлаа өөрийн бие дээр авчиръя. Хаа нэг газар тань өвдсөн, чангарсан, хүндүрлсэн мэдрэмж байна уу? Биеийн бүх хэсгийг мэдрье. Анзааръя. Толгойноосоо эхлээд дух, хөмсөг, нүүрний булчингуудаас суллая. Дагц, хуйхаа мэдрье. Цаашлаад хүзүү, мөр, цээж, гидэс хэвлийг мэдрье. Мөн ташаа, хөл, гуй, хөлийн булчин, улаа мэдрье. Бидний төлөө бие эрхтнүүд маань амралтгүй, завгүй ажиллаж байдаг. Тиймээс хэсэг хугацаанд ч болов биеэ суллан өөрийн биедээ талархснаа хэлье. Бас инхрийлэн тэврээ.
хайртай шүү гэж шивнэе. Одоо харин бүгдээрээ тарих оюунда талархснаа хэлье. Бид махан биеэ ядарвал хооллолж, унтуулж, амраадаг мөртлөө тарих оюунаа яаж амрааж, юугаар хооллохоо тийм ч их боддоггүй. Гэтэл бидний тарих бүхий л мэдээллийг ямар ч шүүлтүргүүгээр авч байдаг. Та юу бодно? Сөрөг юм юу сонсно? Муу мухай юм юу үзнэ? Түүгээрээ тархиа хооллож, хордуулж байдаг. Тиймээс сайн сайхан зүйлийг л харж, эерэг зүйлийг л бодож, мэдэрч байвал зүрх сэтгэл, тарих оюун маань амар амгаланг мэдэрдэг. Бас сармагчин шиг өсчихсэн бодол мэдрэмжээ одоо цагт авчран бясалгах нь тархиа амраах хамгийн сайн дасгал болдог. За ингээд бид биеэ инхрийлж тархиа амраасан бол одоо харин зүрх сэтгэлээ амраая. Бидний зүрх сэтгэлийг хамгийн ихээр амраадаг, ангаадаг зүйл бол гомдол, бухимдал, хариуцлага гомдлоо тавьж явуулах. Тийм ээ, та өнгөрснийг мартаж тавьж явуулдаг байгаарай. Сайхан эерэг зүйлээр сэтгэл зүрхээ дүүрхийг хичээдэг байгаарай. Бид үнэ хэрэгтэй өөрсдийгөө л харамсал, бухимдал, уур хилэнгээр дарж уяа хүлээсэнд оруулж байдаг. Хэн нэгний санаандгүй хэлсэн үгэнд гомдож, хэрэггүй зүйлд уурлаж, өөрсдийгөө зовоодог. Гомдол бухимдлаа сэтгэлдээ хурааж, өөртөө хүнд ачаа болтол нь тээж явдаг. Тийм болохоор өнөөдөр таны хувьд ямар ч таагүй өдөр болсон бай. Бүгдийг нь энэ өдөрт нь үлдээхэд л болно. Маргааш бол шинэ өдөр, шинэ боломж. Гадаа хэвтэж байгаа хогийг гэртээ оруулж ирэх хэрэггүй шүү дээ. Бүхнийг тавьж явуулдаг байх нь бид толгоогоо өвтгөхөд эм удагтай л адил. Одоо уртаар амьсгал аваад гаргая. Одоо зүрх сэтгэл, тарих оюун маань хэр амарч чөлөөлөгдсөнийг мэдрээ. Зүрх тань тайван цохилж байна уу?
тархинд тань таатай бодлууд л эргэлдэж байна уу? Сэтгэлдэн тавирч чөлөөтэй болсон байна уу? Бүгдийг мэдрээ. Одоо харин бүгдээрээ өөрсдийн сэтгэл зүрх оюунаа сайхан мэдрэмжээр дүүргэн энерги өсгөе. Ингийн тулд таны өмнө уудам цэлгэр тал, цэцэгт хөндөй, нов ногоон байгаль байна гэж төсөөлье. Эсвэл сүрлэг өндөр улс, зах хязгаар нь үл харагдах гайхалтай үзэсгэлэнтэй тал хир, ой мод, шувууд жиргэж голын ус хоржигнон урсхийг та сонсож байна. Байгаль дэлхий ямар ч хуурамч зүйлгүй, яг л өөрийн байгаагаараа. Тийм болохоор та ч гэсэн өөрийн жинхэнэ дотоод сэтгэл зүрхээ мэдэрч байна. Голын ус нь дэндүү тунгалаг болохоор таны зүрх сэтгэлч ариусч, гомдол, бухимдал, сөрөг бодлуудтай нь голын усанд угаагдсан мэт хэрвээ тунгалаг болж байна. Зөөлөн салхи таны бүх асуудал бухимдлуудыг хийсгээд аваад явчихлаа. Өмнөд нь байгаа сүрлэг уул харин таныг хамгаалах мэт дүнхийж байна. Шувууд танд дуу дуулж өгч жиргэн бүжиж байна. Уудам талын цэцэгс таныг ухаантай шүү гэж магтаж байна. Бас таны өмнө бүхэлзэж байна. Байгаль, дэлхийн ертөнц таныг өөрийн хүүхэд мэт хайрлаж байгааг та мэдэрч байна уу? Та өөрийгөө чөлөөлөгдсөн, амарсан тийм мэдрэмжийг авч байна уу? Та минь одоо яг л энэ тайван, амгалан мэдрэмжтэйгээ тавтаа сайхан унтаж амраарай. Энэ шөнө та гүн нойрон думбаж, байгалийн аянд бүүэлэгдэж, сайхан амрах болно. Одоо ингээд та минь үлгэрийн орны зүүдэндээ тавтай морил,